Сайн байцгаана хөөхтүүдээ. За. TV5 телевизийн шидэт харанда нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн сайхан шинэлэх гэж байна уу? Ингээ хөөхтүүдтэйгээ танилцъя. Эхний хөөхд нэр хэм бэлээ? Тэлмүн. Тэлмүн орж ирсэн байна. Дараагийн хөөхд? Номон. Номон орж иржээ. Дараагийн хөөхд? Мичитмаа. Мичитмаа сургуулийн, ангиан багшигаа сайхан танилцуул. Аль сургуулийн хэм бэлээ? Бию. Тэгээ та нар одоо ингээ нэг ангийнхан тийм ээ. Тэгэхээр хэдгүү сургуулийн? Хоёрын дээр ингээ Хэдгүү сургуулийн? 130 дугаар сургуулийн хэн багштай? Заяа. Залзаяа багштай. Хоёрын Дэ. Д бүлгийнх орж иржээ. За өнөөдөр нэг хөгжилтэй зураг хийдүүлээ. Та нараас нэг сонголт асуух гэдэг. Ирвэс гээд дархан цаацтай амтан байдаг тийм ээ. Энэний тухай зураг зурж болно. Хоёр сонголттой. Нөгөөх нь номын чимэг зураг зурж болно. Чон. Чоны тухай чон гэсэн. Тэгээ тэрэн дээр яг уу хэдүүлээ чоноо зурчих. Номын хавцс нь гоё тийм ээ. Бид нар ягаад гэвэл нэг олон үлгэр зохиолсон комик тийм ээ. Тэгэхээр тэрэндээ зориулаад сайхан одоо номын хавтас чимэг зургийг яаж зурх вэ гэдэг юм аа. Одоо эхлээд ингээд эхэлчихье тийм ээ. За палмаструудаа аваад зүйтэй. За комикс номын чимэг зургийг бол яг уу хавтасны чимэг зураг гэж одоо энэ сайхан. Одоо та нар ч одоо нөгөө бяцхан ном хийн тийм ээ. Янз бүрийн. Тэгээ тэрэндээ тохируулсан хавцсныхын чимэг зургийг яаж зурх вэ гэд ингээд бодож байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхэд одоо хүрээ шугамаа татчих чинь тийм ээ. За энэ бол номын хамгийн ихний хуудас. Зурч. Багшийнхаа нэг хараа. Одоо сүртэй гаргаж ирнэ гэсэн үг тийм үү. Тэхийн тулд ийм тахир зураасыг ингээд зурч. За харахад бол яг уу тэмээний бүх шиг юм байх нь шүү дээ. Аман доктор байдаг юм шиг харагдсан. Одоо тэгээ хэдүүл амьдруулна. Сайхан далиглуулаад. Өшөө томор зур хараа заяа. За. За одоо энэ хөдөлгөөнийг ингээ холбочих. Одоо их сонин гинтхэн хэлбархан нэг амтныг зурчих нь шүү дээ. Энэ хоёр номын зураасаа зурсан уу? Зүйтэй. Нүд нь гараад ирж байна тийм ээ. Одоо ойлгов уу? Одоо ойлгосон тийм ээ. Одоо нөгөө чонч чинь ингээ зураг гараад ирлээ шүү дээ. За зураг тэгэхээр ийм амархан байдаг байх нь шүү дээ. Тахир мөрийн зураас зурсан мэдүүлээ. Чон маань одоо ингээд сайхан гараад ирж байна. Нөгөө юу нь гарч ирж байна? Шүд нь гараад ирж байна тийм ээ. Тэгээ энийг чи улдаанаар ингээд тодруулахлаар их гоё болно. Энэ өнцгөөс нь аваад ингээ гаргаад ирнэ. Нүд нь дундаа цагаантай ингээ гараад ирнэ. За та нарт энд нэг зай үлдсэн үү? Энд нэг зай үлдсэн тийм ээ. Тэрэн дээр чон гэдэг амтныхаа тухай том шрифтээр дарамлдаж гоё бичих нь байна шүү дээ. Номын хавтас л ерөөсө гол энэ дүрээ тодруулж ингэж гаргаж ирээл. Тэгэл энд нь яг нөө дарамл үсгээрээ одоо чон туулай хоёр байж болно тийм үү? Тэгвэл туулайг нь зурчих нь. Бид нар зөвхөн чон гэсэн одоо юу бичих гэж байна шүү дээ. Зохиол бичих гэж байна шүү дээ. Шүлэг байж болно тийм ээ.
Ингэж нөгөө номын маань хавтас яг уу. Комик зургийн маань ингэ тод гарч ирдэг. Тэгээд энэ дээр яг уу амнаас нүг гарвал энд нь ингээ оруулчихлаар номын гүйцэтгэл ингээ зураад ирэхлээр номын хавтас маань ингээ гараад ирж. За ингээ хөмсөг хийж болно. Одоо дүрээ улам тодруулж байна шүү дээ. За хүүхдүүдийн бүтээлийг харъя. Хаасах. Гэхдээ яг тийм бит юм. Тэ? Номын чимэг зураг гэдэг чинь. Тийм ээ? Апс. За чоныхон өнгө маань шар байж болно, хөх байж болно, саарл байж болно тийм ээ. Аль ч өнгөө бид нар сонгож болно. Тэгээ хэдүүлээ. Одоо гол хэсгээс нь энийг бодож эхэлнэ. Нүдийг тодтоход шараар бодчих тийм ээ. За. Эдрийг хийгээд ирэхлээр дүрс чих гоё тод болоо явчихна. Оо. Ингэж. За одоо гол юм нь энэ шүдийг наашаа тодруулж чоноо тойлгож гаргах гэж ирэхин тулд энэ ярьж байгаа ч юм уу те энэ амын тодруулах нь шүү дээ. За энэ тэгэхээр чи нөгөө чон харагдаад ирж байгаа биз? За шар өнгөөр хөх чон хийчихв. Ягаанч байж болно. Та нар өөрсдийнх нь зохион биш үү заяа. Биерэн балмастраараа будахта зөөлх ингэж идэх маягтай. Зөөлхөн бодож гинөө. Зүйтэй. Тэгээ ингээ ахих маягтай жигдэх ингээ бодож байна. Энэ бас бодогдох нь тийм ээ. Энэ хэсэг бодогдох нь. За багш та нарт юу өгөх гэж нэхлээр чон гэж юу нь ямар амтан байд юм бэ? Тийм ээ? Тэр тухайгаа сайхан шүлэг зохиож болно тийм үү? Чоны тухай танин мэдхгүй зохион бичлэг хийж болно тийм ээ? Ингэж сайхан хийгээрэй заяа. За энэ хамрыг бас их хөөрхөн хийгээд өгвөл одоо ингээд тодорхой гараад ирчих. Тийм үү? Тэгэхээр зурх ер нь амархан байна уу? Амархан байна. Гагцгүй өөртөө итгэлтэй л байх хэрэгтэй тийм ээ. Өө ингэ чон гараад ирж байгаа. Тэнгүүтээ энийг давхарлаад энэ дэр нэг юм өгч болно. Саарл өнгөөрөө сүйдэлцсэн хэсгийг яг ингэж давхарлаж ингэж бодлоо. За одоо энийгээ сайхан гүйцээгээд ямар ч өнгө байж болно. Энэ ардлын фоно бодчихт яг уу. Нөгөө чон гэсэн одоо юу маань их гоё болох нь шүү дээ. Одоо ногоон тал дээр толгойн цугуйж үйж болно гэж төсөөлж болно. Шараар бодож болно тийм ээ. Гүн хөхөнгөөр. Энэ бол ерөөсө дурын өнгө шүү заа юу. Энийг битүү ингэж бодох нэ. Чон гэсэн энэ ширээтэй бичлэгээ цагаанаар нь үлдээчих юм тийм ээ. Өшөө ингээд энийг чи ингээд битүү бодно шүү дээ. Энэ хэсэг энэ бодогдно, энэ бодогдно, энэ хэсэг бодогдно, энэ хэсэг бодогдно. Энийг хэдүүлээ бас шүү дээ. Нөө дуугаан дуулаад авьяасаа үзүүлээ шүлгээ уншаад явахтаа бодож шүү дээ. Тэгээд чон гэсэн ширээтэй тодруулахын тулд текстийн гарчгийг тодруулахын тулд ингээд яг уу нөгөө комик хөрхөн номын маань яг уу зохион бичлэгийн маань хавтас энийг гүйцээгээд ирэхлээр бэлэн болж байгаа. За одоо ингээд номын хавтасны тухай ойлголттой боллоо тийм ээ хүүхдтэй. За тэлмүү дуутаа ирсэн ээ шүлэгтэй ирсэн. Цагаан сарын шинийн нэгний өглөө цайгаа чанаж гоёлоо өмсөд тооноор нар тусахын үед
Томчууд хүүхдүүд өвөөгийн цуглаад гэр дүүрүү хүмүүс хоорондоо гар зөрүүлэн бүгдээрээ золгов. Авгай нөхөр хоёр хоорондоо золгодоггүй. Ардын яс байдгийг мэдлээ би. Айл гэр болж тоглохдоо амраатай би золгохгүй. За сар шинийн тухай сайхан шүлэг уншлаа. Тэлмүндэн баярлалаа. Номон юу тэрсэн? Шүлэг. За шүлэг байна. Цагаан сар гэж ямар баяр юм бол хүн болгон өмсүүлдэг хацрын баяр юм уу? Айл болгон бууз идэг бууцны баяр юм уу? Хүн болгон дээл өмсдөг дээлний баяр юм уу? Мэдлээ. Амар айнуу гэж золгодог ахын дүүсийн баяр юм байна. Хүүтэн өвлөг өндөд авсан хүн болгоны баяр юм байна. Энэ та нар нэг шүлэгтэй ирчих юм уу? Бүгдээрээ. Бараг зэрэг уншдаг байж л тээ. Мишидма ямар шүлэгтэй? Яг бас юм уу юу? А? Тэ. Адилхан уу? Оо за. Өөр шүлэг байна уу? Өөр. Дуу ч юм уу шүлэг ч юм уу? Уг нь гуруула зэрэг уншдаг гэж тийм ээ. Нэг шүлэгтэй ирсэн бол. Зүсэг. За. За мишидма ямар ч байсан. Энийг дахид уншиж дүү. Ямар? Саяхан шүлгийг. За. Цагаан сар гэж ямар юм бас цагаан сар айс босгон бууз хийдэг бууцны баяр юм уу? Айс босгон дээс өмсдөг дээсний баяр юм уу? Мэдээ хүн босгон дээс өмсдөг гэж За бодлоо. Ер нь үл үштэй ингээ 3 батад уншчих багш нь бараг цэжилж шүү дээ. Ингээ сайхан юу тэрсэн. Дуу юу шүлэг үү? шүлэг. Саяхан биш үү? Өөр шүлэг үү? Өөр шүлэг. За тэгвэл үү. Монгол нутаг цагаан цэсэн малгайтай, ногоо модог хүрэмтэй, хөх осоо хормоотой, баян хангаа уул минь, маш дэлгэр хангаа минь, мас сүргээ дүүр. Малчин олон монголчууд жаргал цэцээ дүүр. Алдаг цэцгийн хүнжилтэй, алтан эрдний хэвлэлтэй, ариун шимийн хөрстэй, хатар хээр нутаг минь. Хөөе яг миний нөгөө багтаа уншиж ирсэн шүлэг байж шүү дээ. Энэ шүлэг уран бүтээл гэдэг чинь ийм удаан настай гэдэг байх юм шүү дээ. Би сая чамайг уншсан чинь санчлаа шүү дээ. Ногоо модон хөрөмтэй гэж уншиж ирсэн шүү дээ. За оюуттай баярлаа. Мөнгө төгөл дөр юутай ирв? За 130 дугаар сургуулийн төгөл дөр дуулах гэж байна. Зарлцсан шүү. Алт гэвэл найзаа хийлээ. Алт гэвэл ааваа хийлнэ. Дэшийн итгэлийг хийлнэ. Нандан гэвэл найзаа хийлнэ. Тийм ээ. Баба. Тулгамдаад биш үү? Сануулаад өгөөрэй. Цаашаагаа сануулаад өгөөрэй. За баярлалаа. Бас ингэж сандарддаг юм аа. Энд чи бас явдалтай. Ингээд дуусна шүү дээ. Ингээд дуусчих юм. Ийм ч өгч шүү. Шахан товчхон шүлгүү юу? Жакулын юу тэр үү? Дуу шүлэг. За нэг л яач. Дууга дуучих юм уу? Дууга дуул. За. Улаан бууртай тэмээгээ хурана гэсэн чи яалаа да. Улаан хүрмийн зах дээр уулзна гэсэн чи яалаа да. Яалаа да. Улаан бууртай тэмээнүүд ус руу ороо сатлаа да. Улаан хүрмийн зах чинь урсаж үрлээ чацангүй. Мондөг уртуг мондөг сэжсэн биш үү? За, жакулын хүүтэй баярлалаа. Сайхан үндэсний хувцалтайгаа ийм сайхан уламжилт сайхан дууг сайхан дуулсан биш үү? За, жакулын чинь домбол ямар мэргэжилтэй болох юм? Хакер. Оо, нэг компьютер. Тий. За, мөнгө төлөв. Хотын дарга. Чи энэ төгжрөл мөгжрөл энэ утаа мутаг зэгцлээ шүү заа юу. За. Чи чадна.
За ямар ч байсан ийм зоригтойгоо явжээ. Сайхан мөрөөдөл. Өнөөдөр дэлхийн дарга. Аа? Дэлхийн дарга. Тэрий. Инг сайхан оюут чи юутай. Ямар мэрэгжлтэй болох юм? Цагдаа. Аа? Цагдаа. Оо амрыг ир хурандаа инг сайхан оюутаа. Ай. Хурандаа болох нь шүү дээ тийм. Мичидмаа ямар мэрэгжлтэй? Багш. Багш болно. Сайхан мэрэгжил. Намууна. Эмч. Эмч болно. Тэлмүү. Багш. Багш болно. Хоёр багш, нэг эмч. Тэнд сууж байна. Энд нэг цагдаа байна тийм ээ. Хотын дарга ирсэн байна. Дэлхийн дарга. Хүүхдүүдийн найзуудаа хүсэл бодлоо би зурж байна. Зураас бүхэн минь амтлан байсан зураг сайхандаа. Хүүхэд бүхэн аяастай хүслээ бид нар зурж чаднаа. Би чаднаа, чи чаднаа. Бид бүгд За ингээд бүтээл төрөх агш ингээд сайхан агшин байдгаа. Манай 130 дугаар сургуулийн 2-ын 2 дугаар ангийн энэ сайхан авиаслаг хүүхдүүд сайхан зураг зурлаа. 2-ын гээ тийм ээ. Тэгээ эхний хүүхдээс эхлээ бүтээлийг үзүүлээд дараа нь яг багш нь бэлгэн гардуулнаа. Эхний хүүхэд 130 дугаар сургуулийн авиаслаг зураач Тэлмүүнийхэн бүтээлийг үзнэ. Тэлмүүн зургаа өөдөөс ингэж харуулаарай заяа. Тэр камер руу. За палмастар таглаа. Үзүүллээ. За номын чимэн зур сайхан болсон. Чоныгоо гоё гаргаж ирээд нааши дүрээ их гоё тодруулаа гараад ирж шít. Тэгээ номын хавтас бол ийм гоё зохиомжтой тийм ээ. Одоо тэр аман дотор нь бас нэг үг хэлчих юм тийм ээ. Чамайг даач гэдэг юм одоо чон нэг тэгдэг шít. Туулаг өөгд идэг шít. Тэгээд чон гэсэн нэртэй ийм сайхан одоо бяцхан ном хийгээ тэрэндээ цаашаа үргэлжлүүл зохиолыг хийгээрэй заяа. Тэгээ тэрийгээ дуу байж болно, шүлэг байж, зохион бичлэг байж болно тийм ээ. Таны мэдгүй юм байж болно. Ийм сайхан номын хавтас зурсан Тэлмүүндэн улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач Намууна. Намун. Жигдхэн сайхан болсон. Номын хавтас ерөөс яг л ийм байх тусмаа товчхон тодорхой хүүхдийн номын чимэг зургийг одоо хавтасны чимэг зургийг ийм сайхан гаргаж ирж байна. Сайхан зураг зурсан Намуунадан амжилт хүсье. Маш гоё. За. Бас найзууд нь урам өгч байна тийм ээ. Дараагийн авиаслаг зураач 130 дугаар сургуулийн Мичидмаа. За. Бодж байгаа үз. Ерөөсө хавтас гэдэг чинь ийм тавчхан. Нөгөө гол үйл явдлаа гаргаж ирэнгүүтээ нэрийг бичээд тэгээ доторх үйл явдлын товчхон чамайгдаач гэдэг юм уу тийм ээ. Нөгөө юуг нь хийчихэж штт. За энэ бол яг Оросын кино. Хүүхдүүд бол яг чонын тухай танин мэдгүй юм байвал танин мэдгүй зохиоч гэдэг юм ингээ өгүүлэлгч гэдэг юм уу тэгээ биччихнэ шүү. Сайхан зураг зурсан Мичидмаадан амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач инг сайхан оюутын ам бүтээлийг үзнэ. За мөн жигдхэндээ тэр ерөөсөө маш гоё абстракт тийм гоё бүтээл өгөн тэр чоны тэр үсгэн тэр гоё зохиомжуулж хуурч байгаад жигдхэн ийм гоё цэвэрхэн энэ тэр дали зурсан ч гэсэн хөөрхөн юм гоё зохиомжуулж хуурч шít. Сайхан зураг зурсан инг оюутан улам их амжилт хүсье. Дараагийн авиаслаг зураач мөнгө төгөлдөр хүүгийнхэн зургийг үзнэ. За жаахан дээшээ өргөч. Тэр гоё гоц. Ерөөсөө маш товчхон оновчтой. Тэгээ хүн очиод ингээ харахад бол энэ чинь чонын тухай тийм ээ гоё зохиол юм байна гэд нөгөө номыг авахаар ингэж сайхан зохиомжилж хийж байгаа. Сайхан зураг зурсан мөнгө төгөлдөрдөн улам их амжилт хүсье. Та нар нэг юмыг ойлгож байгаа үз. Зураг зурах, номын хавтас зурах гэдэг энэс бити хайширч гараа. Хамгийн амарх юм гэд товчхон тодорхой хийчихэж байгаарай заяа. Шот энийг нь үз. За дараагийн авиаслаг зурагч Жагхулангийнхаа бүтээлээр одоо манай хүүхдүүдийн бүтээл өндөрлж байна. Энэ сайхан бүтээлд оролцсон ардын сайхан уламжлалт угаандуулсан манай Жагхулангийн бүтээл бол одоо бас их гоё зохиомжтой. Ингээ амын ингээд биеийн ингээд задгаа ингээд хайчиж байгаа. Тэгээ хэвлэл дээр энэ зохиомжил маш гоё сайхан харагдана. Сайхан зураг зурсан Жагхуландан улам их амжилт хүсье. За ингээд яадаг вэ багш нь? Бэлгэн гардуулнаа. Бэлгэнд нь сонин гоё тоглоомтой ирсэн. Энэ пазл 500-тай. Чон байж байна. Тийм ээ? Цэцэгтэй. Ингээд уран зураг,
таны мэд хувийн амьтан тийм ээ. Өө бүр ийм адал явдал амьтдын тухай өгүүлэлгүүд гэдэг ингээд. Хамгийн гоё нот Оо. чанар юм байна. Энэ одоо багш нь ингээд эхнээс нь аваад өгнө. Тийм учраас одоо тэр энэ гэж хэрэггүй. За энэ жинчин гэж математик тоглоом. Вау. Оо энийг одоо тоглохдоо биш өгсөж уруудаж одоо утаснасаа хөндөрөө тийм ээ. Энэ сайхан тоглоомоор найз нөхөд гэр бүлээрээ сайхан тоглож байна. Энэ бол одоо багшийнх нь гаргасан ийм шинэ бүтээгдэхүүнийг та бүхэнд ингээ бэлгэлж байгаа маа. Дээр нь бүрмэл чихрээ нөө солонгоч чихрээ цэлцгнүү чихрээ гардуулна. За яаж гардуулах вэ? Гэхлээр 3-3-аар наваач тийм ээ. Дараа нь бүрмэл чихрээ ангилчи. Эхний 3 хүүхэд. Энд чинь дээр үед бидний хүүхэд байхад тапти уралдаараа гэж нэртэй байсан. За. Чамд чон таарлаа. Өөхгүй сайхан эвлүүлэн шүү дээ. Оо. Нэг олон амтан таарлаа тийм ээ. Тий. Оо энэ. Сайхан бүтээл. 500-тай пааз шүү. За ингээд аваа юм да. 4 хүн тоглолтгийн шүү дээ энэ тоглоомоор. За тогруу таарч байна тийм ээ. Тогруу. Өө энэ гоё цэцэг таарч байна тийм ээ. За энэ гоё уран зураг таарч байна тийм үү. За манайд дандаа оролцдог цэцэгнүр энэ чихэр бол дандаа байдаг. Энэ сайхан чихрийг үйлдвэрлэгч компаниас бид нар дандаа өгдөг юм аа. Тий. Энэ ч одоо шүдэн тор байхгүй шүү дээ. Сороод болоо. За ингээд өнөөдрийн хичээл үүгээр дуусч байна. Дараа дахин уулзлаа. Баяр та. Сайхан баярлаарай.